Хүн төрөлхтний түүхийн 20 дугаар зуунд тохиосон хувьсгал, хүйтэн дайн, бүтээн байгуулалт, үсрэмгийн хөгжил гэх мэт үйл явц дунд бий болсон хамгийн чухал ололт бол хүний эрх чөлөө, тэр дундаа хөдөлмөрлөх, сурч өгж хэрхийн төлөөх тэмцэл түүний үр дүн юм. Шудраг ёс, тэгш эрхийг хүсэмжилсэн мянган хөдөлмөрчин хүмүүсийн нэгдэл дэлхийн ертөнцийг хэрхэн өөрчилсөнийг сануулахаар түүхийн шарлсан хуудсууд эргэж байна. Аж үйлдвэрийн зуунд үйлдвэрийн эзний мүлжлэг, цаг наргүй хүнд хөдөлмөр, баялагын шудраг ус хуваарлтыг эсэргүүцсэн ажилчид нэгдэж анхны трейд юнион буюу үйлдвэрчний эвлэлийн эх үндсийг тавьжээ. 1700-аад оны сүүл үед Англи Америкт үүссэн үйлдвэрчний эвлэлийн загвараар хожимо дэлхийн ихэнх улсууд үйлдвэрчний эвлэлтэй болсон байдаг. Харин 20 дугаар зууны эхэнд харь улсын иргэшилд бүрэн орсон нүүдлийн мал аж ахуйтай хүн ам нь хагас сая гаргахын асар удам нутагт тархай бутархай суудаг Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн голомт үүсэн бий болсон нөхцөл нь тун сонирхол татам ээдрээтэй бөгөөд үүнд дотоодын болон гадаадын хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлжээ. 1800-аад оны сүүлчээр хийсэн хэд хэдэн дайн болон дотоодын зөрчил тэмцлээс шалтгаалan ихэд дордсон манжчин гүрэн 1910 он гэхэд бараг мөхлийн ирмэгт очиод байсан бөгөөд энэ симхийг ашиглан Монголын зарим ноёд үндэсний эрхчлөөний хөдөлгөөн өрнүүлэн олноо өргөгдсөн Монгол улсыг зардан тунхаглажээ. Хэдийгээр ийхүү тусгаар технологи олж авсан боловч богд хаант Монгол улс эдийн засгийн хувьд сул дорой, шашны нөлөөнд хэд автсан улс орны үндсэн байдаг болох малын түүхээд боловсруулах, худалдаалах, ашигт малтмал ашиглах эрх нь Орос хятадуудын мэдэлд монголчууд зөвхөн хар бор ажилдан зарагдаж тун баг хөлсөөр ажиллаж байсан юм. 1917 оны 11-р сард Орос оронд Октябрийн хувьсгал гарч большевикууд хаан засаглалыг түлхэн унгаж төрийн эрхэнд гарлаа. Харин энэ үеэр хятадд цэргийн эрхтнүүдийн хооронд эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ эд өрнөж байлаа. Яг энэ цаг үед буюу 1917 оны 2-р сард нийслэл хүрээнд Оросын албан хаагчдын дунд анхны үйлдвэрчний эвлэл байгуулагдаж түүнд монгол ажилчид нэгдэн орсон байна. Энэхүү үйл явцаас нэг их удалгүй Ерөөгийн зүүн модны алтны уурханд дэргэд бас нэгэн үйлдвэрчний эвлэлийн салбар байгуулсан нь 100 гаруй гишүүнтэй байжээ. Тэд үйлдвэрчний эвлэлээ байгуулсныхаа дараа цалин хөлсөө нэмэгдүүлэх, ажилдах нөхцөлөө сайжруулах талаар тэмцэж хувьсгалчтай холбоо тогтоож байсан байна. Үүний дараа хэд хэдэн үйлдвэрчний жижиг үүрүүд байгуулагдсаар 1924-өөс 1926 онд мэргэжлийн шинж чанартай анхны холбоонууд бий болсон гэж үздэг юм. 1921-ээс 1940 он бол Монгол орны хувьд феодалын нийгмийн харилцааг өөрчлөх, хөрөнгөтний бус хөгжлийн замд шилжих, шин соёл, аж ахуйн шин салбаруудыг хөгжүүлэх, социализмын үндэс суурийг тавих замаар нийгмийн амьдралыг бүхэлд нь өөрчлөх үйл явц өрнөсөн онцлог байлаа. 1921 оны 6 дугаар сард нийслэл хүрээнэ ажилчин албан хаагчдын анх дугаар хурал болж үйлдвэрчний эвлэлийн удирдах албан тушаалтнуудыг сонгож анх удаа ажилчдын ажлын цагийг 8 цаг болгох шаардлага тавьжээ. Тухайн үед хятад пүүсүүд болон Орос худалдаачны газар арьс шир ноосны үйлдвэрүүдэд ажилладаг ажилчид 12-оос 13 цаг буюу мандах нарнаас шингэх нар хүртэл ажилладаг байсан юм. Анх дугаар хурлаас үйлдвэрчний эвлэлийн байгууллага өөрийн зорилго, эрх үүргийн тухай 30 зүйлтэй дүрэн боловсруулж ардын засгийн газарт илгээжээ. Эхэндээ 27 зүйлтэй байсан ч дараа нь 30 зүйлтэй болгон өөрчилсөн аливаа хүчин үнэлэгчдийн дүрмд ажилчин албан хаагчдын ажлын ба амралтын цаг, ээлжийн амралт, салин хөлсний асуудал, тэтгэвэр тэтгэмж олгох, ажилд авах, ажлаас халах, үйлдвэр аж ахуйн газрын захиргаатай үйлдвэрчний эвлэлийн байгууллага хамтын гэрээ байгуулах зэрэг асуудлуудыг тусгасан байлаа. Ардын засгийн газар энэхүү дүрмийг баталснараа үйлдвэрчний эвлэлийг зайлшгүй байх шаардлагатай байгууллага мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн төдийгүй энэхүү баримт бичиг нь манай анхны хөдөлмөрийн хууль гэж хэлж болох юм. 1926 оны 4-р сард бүх Монголын үйлдвэрчний эвлэлийн төв товчоо байгуулагдан анх дугаар хурлаа хийжээ. Энэ хурлаар дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн нийт эвлэлийн байгууллагуудыг худалдаа, аж үйлдвэрийн ажилчин албан хаагчдын эвлэл, улсын албан хаагчдын эвлэл, эмнэлэг ариун цэврийн хөдөлмөрийн эвлэл, тех нэвтрүүлэхийн эвлэл гэсэн 4 эвлэлд нэгдэхээр болсон байна. Тэр үеэс Монголын үйлдвэрчний эвлэл
Өөрийн ажлын нэг хэсгийг хөдөө орон нутагт чиглүүлж, зарц ядуусыг улсын болон хоршоолол үйлдвэрийн ажилд татан оролцуулах, үйлдвэрчний эвлийн гишүүнд элсүүлж, тэднийг дарлал мужлогоос чөлөөлж, сурган гэгэрүүлэх, бичиг үсэг заах, адил хөдөлмөрт адил хөлс авдаг зарчмыг хэвшүүлэх ажил хийж эхэлжээ. 1926 онд үйлдвэрчний эвлийн санаачлагаар манай улсад анх удаа ажилчин албан хаагчдад тэтгэвэр тэтгэмж өгч урамтай болжээ. Бүх Монголын үйлдвэрчний эвлийн товчооны дэрэгдэх аюулыг хамгаалах сан бий болгох энэхүү санаачлага нь өнөөгийн нийгмийн даатгалын тогтолцооны их суурь гэж хэлж болохоор байгаа юм. 1927 оны 8 дугаар сарын 15-наас 21-ний өдрүүдэд бүх Монголын үйлдвэрчний эвлийн анх дугаар их хурал хурлажээ. Энэхүү анх дугаар их хурлаар Монголд үйлдвэрчний эвлийн нэгдсэн төв бий болсныг зарлаж, үйлдвэрчний эвлийн зохион байгуулалт, гүйцэтгэх үүргийн үндсэн чигийг зааж, анхны дүрмийг баталжээ. Эдгээр түүхийн баримтууд нь манай оронд анх бие даасан олон жижиг үйлдвэрчний эвлийн үүрүүд бий болж, хожим тэдгээрийг нэгтгэн зохион байгуулахад тухайн үеийн нам засгаас дэмжиж чиглүүлж ирснийг нотолж байна. 1929 оны ихэр нийслэл хүрээний 21 пүүсийн 240 гаруй зарц нар ажил хайсан нь манай улсад анх удаа ажил хаялт жагсаал цуглаан хийсэн тохиолдол байлаа. Энэ ажил хаялтыг Монголын үйлдвэрчний эвлэл удирдсан бөгөөд тухайн үед бүх Монголын үйлдвэрчний эвлэлийн дараагаар нэрт соён гээгүүлэгч, ардын уран зохиолч, сэндийн дамжин сүрэн ажиллаж байжээ. Удалгүй улсын артил хоршоо байгуулагдаж, зарц ядуус олноор ажиллах болж, шинэ мэргэжил эзэмшин бичиг үсэгт сурч эхэлсэн байна. Ийхүү 1930-аад он гэхэд Монгол улсад зарцлах, зарцлагдах явдал бүрэн устж, ажилчин анги бий болох нөхцөл бүрдсэн юм. Аж үйлдвэр хөгжсөн дэлхийн томоохон гүрнүүдэд хэдэн зуун жилийн өмнөөс бүрэлдэж бий болсон ажилчин анги өөрсдийнхэн эрх ашигыг хамгаалахаар үйлдвэрчний эвлэл байгуулсан бол манай улсад ямар ч хууль дүрмгүй зохион байгуулалтгүйгээр мөлжигдэж байсан зарц ядуу ангийг чөлөөлж, тэднийг ажилчин ангийн эгнэнд татан оруулж, дараа нь тэдний эрх ашигын төлөө ажиллаж эхэлсэн нь манай улсын үйлдвэрчний байгууллагын бас нэгэн гол онцлог шинж юм. Ийхүү 1920-ад оны төгсгөл гэхэд тусгаар тогтнолоо дөнгөж олоод байсан Монгол улс олон ололт амжилтанд хүрсэн боловч түүнээс хойш 10 гаруй жил үргэлжилсэн их хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр Монголын төр засаг төдийгүй нийгмийг тэр аяар нь донслогжээ. Түүхийн энэ адармаатай үед гадны нөлөө, үзэл бодол, итгэл үнэмшлэрээ өөр хоорондоо талцах явдал нь явсаар олон мянган гэмзэмгүй үндэсний сэхэтнүүд, лам нар, чадвартай чинээлэг хүмүүсээ хэлмэгдүүлэхэд хүргэсэн бөгөөд энэ их хэлмэгдүүлэлтэд Монголын үйлдвэрчний эвлийн хөдөлгөөнийг тухайн үед удирдах явсан Дамбдорж, Төмб, Яндаг, Эленаар өртөж бараг бүгдээрээ хуулийн дээд хэмжээгээр шийдэгдсэн байдаг. (1930-ад он гэхэд манай улсад төмрийн завод, Монгол Оросын хувь нийлүүлсэн Монгол Транс, үйлдвэрлэлийн хоршоолол, ноос угаах үйлдвэр, аж үйлдвэрийн комбинат, модон завод гэх мэт үйлдвэр аж ахуйн байгууллагууд бий болж, ажилчин ангийн тоо 6 дахин өссөн байжээ. 1931 онд зарц ядуусын анх дугаар их хурлаас зарц нарын үйлдвэрчний эвлэл байгуулагдаж, 1933 он гэхэд Монголын үйлдвэрчний эвлийн төв зөвлөл 6 салбартай 223 анхан шатны байгууллага 8500 гаруй гишүүнтэй болсон байлаа. Энэ үеэс ажилчдыг хуучин нийгмийн ойлголтоос салгаж, хөдөлмөрийн сахилга бат, хөдөлмөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ажлууд эрчимтэй хийгдэж эхэлсэн байна. Үүний тулд Монголын үйлдвэрчний эвлийн байгууллагаас хувьсгалт уралдаан, үйлдвэрлэлийн зөвлөгөөн, нийгмийн гэрээ буюу одоогийнхоор хамтын гэрээ зэрэг үйлдвэрлэлийг удирдан явуулахад туслах чухал ажлууд санаачилсан байна. Мөн үйлдвэрчний эвлийн төв зөвлөл, шүүх яам, эрүүлийг хамгаалах яамны төлөөллөөс бүрдсэн хүчнийг хамгаалах төв хороо байгуулагдаж, ажил амралтын цаг, хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зэрэг асуудалд төрийн нэрийн өмнөөс хяналт тавьдаг болжээ. Дөглөг сайхан өрөө тасалгаатай шинэ байр байшин барьж саяхан ашиглалтанд оруулснаар сонгины амралт нэгээлжинд олон зуун хүн амруулах боломжтой боллоо. Ажилчдын ажил амралтыг зохицуулах үүднээс үйлдвэрчний эвлийн санаачлагаар 1930-ад оноос эхлэн сонгин тэрэл зэрэг 10 гаруй томоохон амралтын газар, 1934 онд Хужирт,
Мөн онд Улаанбаатар аршаан соёлд шадивлангийн пионерийн цусан зэргийг байгуулж ажилчин албан хаагчид тэдний үр хүүхдийг амрааж байсан байна. Ийхүү үндэсний ажилчин ангийг бүрдүүлэхээс гадна хөдөлмөрийн болон үйлдвэрийн соёл, удирд гарга барилыг бий болгон төлөвшүүлэхэд үйлдвэрчний эвлийн байгууллага түүхэн үүрэг гүйцэтгэжээ. Дэлхийд даяар дайны гал улдсан 1935-аас 1945 он бол монголчуудын хувьд ч хэд хязгаарын бүрэн бүтэн байдал амар тав амьдралын төлөө тэмцсэн хүнд жилүүд байлаа. Дэлхийн 2 дугаар дайны эхлэл болсон 1939 оны халах голын дайнаас 1945 оны чөлөөлөх дайн хүртэлх энэ он жилүүдэд монголчууд эх орноо хамгаалах, бүтээн босгох үйлсэд зүтгэхийг зэрэгцээ. Зөвлөлтийн ард түмэнд зэвсэг хүнс, түүхий эдээр туслах, бүгд найрамдах хятад ард улсыг Японы түрэмгийлээс чөлөөлөх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ. Цэргийн насны эрчүүдийн ихэнхийг армид татсан учраас үйлдвэр аж ахуйн газруудад эмэгтэй ажилчид давмгааж байлаа. Улс орон даяар үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, урд урдынхаас илүү шаргуу ажиллах, бүтээн байгуулах шаардлага тулгарлаа. Үйлдвэрлэлийг хөгжүүлэн аж ахуй, соёлын төлөвлөгөө зорилтыг ханган биелүүлэхийн тулд үйлдвэрчний эвлийн санаачлагаар үйлдвэр аж ахуйн газрын ажилчин албан хаагчдын дунд уралдаан өрнүүлж эхэллээ. Хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж, норм төлөвлөгөөгөө 6 сараас доошгүй хугацаанд сар бүр 125 хүртэл хувь биелүүлсэн ажилчдад Монголын үйлдвэрчний эвлийн төв зөвлөөс удаар нэг цол олгодог болсон байна. Улсын томоохон үйлдвэр байгууллагууд хоорондоо уралдааныг ирээ байгуулж, биелэлтийг харилцсан шалгаж, уралдааны явцыг сар бүр дүгнэдэг болсноор үйлдвэрлэлт, борлуулалт, ажлын байр нэмэгдүүлэх, өр авалгаа барагдуулах гэх мэт төлөвлөгөө нь 100-аас 190% давж биелдэг болжээ. Аж үйлдвэрлэлийн салбарын энэхүү өсөлт нь улс орны эдийн засгийн болон бусад чадвархад нөлөөлөн хэд хязгаараа батлан хамгаалах үйлсэд ч ихээхэн хувь нэмрээ оруулсан юм. 1941 онд хөдөлмөрийн хууль батлагдаж, ажилчин албан хаагчдын хөдөлмөрийн харилцааны олон чухал асуудлыг шийдэжээ. Мөн энэ үеэс орон даяар шинэ үсэгт шилжин бүх нийтээр бичиг үсэгтэй болох хөдөлгөөн өрнөж 1947 он гэхэд насан турсан хүмүүсийн 42.2% нь бичиг үсэгтэй болсон байлаа. Хүн амын боловсролын энэхүү өсөлт нь ажилчин ангийн мэдлэг боловсрол, соёл хүмүүжид ихээхэн нөлөөлж шинэ цагийн ажилчин ангийг бий болгосон байна. Анхны манай үйлдвэрүүд бол ер нь гадны хөрөнгө оруулалттай одоо гадны ажилчид ажилладаг тийм байсан. Орос, Хятад, одоо Польш, Малч энэ олон улсын тийм үйлдвэрчний эвлийн бүтцсэн тэрнийхээ дагуу тийм олон улсын чанартай. Манай батлах гэхэд 2-3 хэл дээр байсан шүү дээ одоо. Хятад, Орос, Монгол хэл дээр. Тэр хувьсгал дуралдаан гэдэг бол энэ дайны үетэй холбоотой л да. Ер нь одоо нэг хүн 2 хүний ажил хийх, 3 хүний ажил хийх тийм санаачлагууд өрнөж тэр санаачлагуудыг одоо байгууллагын хэмжээгээр одоо дүгнэх, шалгаруулах. Тэгээд сайн ажилласан улсуудад тэр удаар нэг цол тэмдгийг олох ийм ажил өрнүүлж ирсэн. Дайны дараа бүгд найрамдах Монгол ард улс энх цагийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх анх дугаар 5 жилийн төлөвлөгөөг баталж нийтээр бичиг үсэгтэй болгох, сургуулийн насны хүүхдүүдийг сургуульд бүрэн хамруулах, халдвар төвчнийг устгаж бүх нийтээр эрүүлжих зорилт амжилттай биелэгдэжээ. 1947 оны 10 дугаар сараас Монголын үйлдвэрчний эвлийн хөдөлмөр сонины анхны дугаарууд гарч эхэлжээ. Тухайн үед хөдөлмөр сонин 7 хоногт 2 удаа 5,000 хувь хэвлэгдэн гарч байжээ. Энэ үеэс хөдөлмөр сониноос гадна бүх Монголын улаан үйлдвэрчин Монголын үйлдвэрчний эвлэл сэтгүүл 1990 оны сүүлч хүртэл гарч Монголын үйлдвэрчний эвлийн хэвлийн нэгдсэн редакц ажиллаж байсан юм. – 1950-ад оны дунд гэхэд Монгол улс иргэний агаарын тээвэртэй болж 12 аймагт шинэ автобус байгуулан бүх аймгийн төвийг нийслэлтэй телефон шугамар холбосон байлаа. Монголын үйлдвэрчний эвлийн 6 дугаар их хурал 1955 оны 4 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотноо боллоо. Энэ хурлаар улс орныг хөгжүүлэх 2 дугаар 5 жилийн төлөвлөгөө 1948 оноос эхлэн хэрэгжүүлсэн хамтын гэрээний биелэлтийг сайтар хангуулах, бүтээмж, шинэ бүтээл оновчтой сандыг дэмжих тал дээр үйлдвэрчний эвлээс төрөл бүрийн арга хэмжээ авахар шийдвэрлэжээ. Энэ үед Монголын үйлдвэрчний эвлийн дараагаар ажиллаж байсан удвал хамтын гэрээний биелэлтэд ихээхэн анхаарч байсны үр дүнд 1959 он гэхэд
хамтын гэрээ байгуулсан үйлдвэр аж ахуйн газруудын тоо 1954 оныхоос 2.4 дахин нэмэгдсэн байлаа. 1959 онд тэтгэврийн хуулийг шинжилж нас өгшрөх, тахир дутуу болох, тэжээгчээ алдахад улсын тэтгэвэр олгох журмыг шинжилэн тогтоолоо. Анх удаа олон хүүхэд төрүүлэн өсгсөн эхчүүдийг алдар дэх одонгоор шагнах, олон хүүхдийг эрүүл улсаас олох тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан байна. Эмнэлэг соёлын газрыг олшруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтний хангамжийг сайжруулахын хамт хүн амыг эрүүлжүүлэх ажлыг орон даяар явуулсан нь эрүүл мэндийн салбарыг ихэд бэхжүүлжээ. 1959 оны 4-р сарын 27-оос 30-ны өдрүүдэд Бүгд найрамд Монгол Ард улсын үйлдвэрчний эвлүүдийн 7-р их хурал болж 84 мянган гишүүнийг төлөөлсөн 490 гишүүн оролцжээ. Энэ хурлаас хүн бүр 2-оос 3 мэргэжил эзэмшиж, хоёулаа 3 хүний ажил хий ураа дэвшүүлэн Монголын үйлдвэрчний эвлэл үйл ажиллагаагаа гадаад орнд сурталчлахад анхаарах ёстой гэж үзжээ. Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүд Профинтерний 4-р их хурлаас эхлэн бүх хурлууд болон зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болж 1949 онд Дэлхийн үйлдвэрчний эвлэлийн холбоонд гишүүнээр элссэн байна. 1955 онд хуралдсан Монголын үйлдвэрчний эвлэлийн 6-р их хуралд зөвлөлт холбоод улс Хятад, Герман, Румыний үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид оролцож байжээ. Харин 1959 онд болсон 7-р их хуралд Дэлхийн үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдөөс гадна социалист 12 орны үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлөгчид оролцож байжээ. Монголын үйлдвэрчний эвлэлийн гадаад харилцаа ийхүү өргөдснөөр 1958 оноос зөвлөлтийн үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний дээд сургуульд мэргэжилтнүүдэд илгээн суралцуулдаг болжээ. 58 оноос эхлээд мэргэжлийн боловсон хүчнүүдийг бэлдэж эхэлсэн энэ үйл ажиллагаа нь бол зөвхөн тодорхой хэмжээндээ хязгаарлагдаагүй цаашдаа бодлогоор одоо энэ асуудлыг шийдэх ёстой гэж үзээд 1964 оноос эхлээд мэргэжлийн боловсон хүчнийг дотоод гадаадад одоо бэлтгэх үйлдвэрчний эвлэл бол ийм томоохон зорилт боловсон хүчний бодлогыг бариад явсан. 60 он гэхэд анх зөвлөлт толгойд улсад Ленинград хотод соёлын ажилтны одоо дээд сургуульд соёлын ажилтнуудаа бэлтгэх, лектор бэлтгэх ийм үйл ажиллагааг явуулж эхэлсэн байгаа. За тэрний дараа 64 онд Германд Бернау хотно үйлдвэрчний эвлэлийн ажилтныг сургадаг нийгмийн ухааны мэргэжлээ сургадаг ийм үйл ажиллагаа нь бол эхэлсэн. 1967 онд одоо хөдөлмөрийн дээд сургуульд Москвагийн хөдөлмөрийн дээд сургуульд оюутан сургаж эхэлсэн. Гэт нийтдээ өнөөдөр 87 оны хүртэл хугацаанд миний ажилласан байх хугацааны гаргасан судалгаагаар 400 гаруй боловсон хүчнийг бол энэ сургуулиудаа сургаж боловсон хүчин одоо бэхжүүлж ажилласан ийм түүхэн уламжлал бий. Нөгөө талаас төрийн нэлээд олон үүрэг функцийг тэр үед үйлдвэрчний эвлэл бас өөртөө эрхэлж ийсэн. Энэ бол хөдөлмөр хамгааллын төрийн нийгмийн даатгалтын бүх үйлчилгээ. Тэгэхээр аргагүй энд бол боловсон хүчин бэлтгэх гэж томоохон одоо төрд одоо улс орны хөгжил томоохон үүрэг гүйцэтгсэн гэж үздэг. 1960 онд Бүгд найрамд Монгол Ард улсын ардын их хурлаас үндсэн хуулийг өөрчлөн баталж, улсын нийгмийн даатгалын бодлого зарчмыг боловсронгуй болгон баталжээ. Ингэснээр Монгол улсын иргэд хөгшрөх, өвдөх, хөдөлмөрийн чадвар алдах, тэжээгчээ алдахад улсаас тусламж авах эрхтэй болжээ. Мөн эмнэлгийн тусламж үйлчлэгийг үн төлбөргүй авахыг хөөжилжээ. Түүнчлэн энэ үндсэн хуулиар Монголын үйлдвэрчний эвлэл нь төв зөвлөлөөрөө уламжлан хууль санаачлах эрхтэй болжээ. Энэ үеэс эхлэн нам төрийн бодлого хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх замаар аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлтийг нэмэгдүүлэхэд чиглэж энэ ажилд хөдөлмөрчдийг зохион байгуулж идэвхтэй оролцуулах үүргийг Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд хариуцуулсан байна. Энэ үүргийг хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь социалист уралдаан байлаа. Социалист хөдөлмөрийн бригад авшигчдын хөдөлгөөнд нийтдээ 40 гаруй мянган хүн хамруулж үүний зэрэгцээ хөдөлмөрийн үнэлэмж, цалингийн зохион байгуулалтын тухай асуудлыг шийдвэрлэхэд үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд идэвхтэй оролцох болжээ. 1960 он гэхэд манай орны бүх ажилчдын 94% социалист уралдаанд хамрагдаж, хөдөлмөрийн баатар уурхачин Даваажив, тракторч Бямцогт, 5 бомтон жолооч Лувсан сүрэн, мөн шинийг санаачлагч уурхачин Маж суур нарын алдар суутай хөдөлмөрийн сайдсуур төрөн гарчээ. Бүгд найрамдах Монгол Ард улсын хөдөлмөрийн баатар Хамгалан, үйлдвэрийн авар Агван Зундаг, залуу ажилчин Бүжидмаа, оюутчин Балан нарын зэрэг олон хүн социалист уралдаанд хөдөлмөрийн өндөр амжилт үзүүлж, Савхин эдлийн үйлдвэр жилийнхэн төлөвлөгөөг 1,300,000 төгрөгөөр агуулan биелүүлжээ. Монголын үйлдвэрчний эвлэлд өөрт нь тийм бүтц байсан. Социалист уралдаан эдийн засгийн хэлтс гэж.
За энэ бол нийтдээ Монгол улсын хэмжээнд одоо социалист уралдаан нэг эрхлэн зохион байгуулдаг. Бид ч улсын хэмжээнд уралдааныг үйлдвэрлэж зохион газар олон үйлдвэрийг дүгнэдэг, аймагуудыг хооронд нь дүгнэдэг ийм байсан. Энийг ч одоо тэр тухайн үеийн улс төрийн тавчааны хуралд оруулж шийдвүүлдэг. Маш өндөр одоо үзүүлэлтээр дүгнэдэг. Одоо хаана хэн ямар юу байна гэдгийг ажилтан биднүүд, манай ажилтнууд ичээд их сайн ажилдаг. Манай ажлыг нэг намын төвхөрө шалгаж үзсэн юм л да. Тэгээд төв зөвлийн социалист уралдаан үйлдвэрлэлийн төмний хэлцэл жижигхэн статистикийн газар болсон байна гэж шүүмжилж байсан. Тухайн үедээ шүүмжилсэн боловч бид одоо бахархдаг. Ягаад гэвэл бидэнд статистиктэй тийм тоо баримтууд байсан. 1966-аас 1970 онд манай орны хүн амын нийгмийн хэрэглээ 24.6%, ажилчин албан хаагчдын дундад цалин 9.3% нэмэгдэжээ. Үйлдвэрчний хэвлэлийн байгууллагуудын санаачлагаар өндөр настан, тахир дутуу болгосод, дэжээгшээ алдагсдад олгосон тэтгэврийн тэтгэмж 56% нэмэгдсэн байна. Ийхүү улс орны бүтээн байгуулалт хөгжлийн он жилүүдэд үйлдвэрчний хэвлэлийн үүрэг оролцоог үнэлж 1967 онд бүгд наримт Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн шийдвэрээр Монголын үйлдвэрчний хэвлэлийг хөдөлмөрийн гавьяаны улаан түвийн одонгоор шагнажээ. 1971 онд Монголын үйлдвэрчний хэвлэлийн 10 дугаар их хурал хоролцоход гишүүдийн тоо 220 мянга хүрсэн байлаа. Улс орныг хөгжүүлэх 4-5 дугаар 5 жилийн төлөвлөгөөний дагуу улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд шийдвэрлэх нөлөө өгөхий Эрдэнэт, Дархан, Бор өндөр, Багнуур хотууд байгуулагдлаа. Аж үйлдвэр нийгмийн салбарт гарсан эдгээр дэвшил нь үйлдвэрлэлд шинжлэх ухааны техникийн ололт, шин санаачлаг тэргуун туршлагыг нэвтрүүлэх болж энэ хэрээр Монголын үйлдвэрчний хэвлэлийн өмнө ажилчдын соёл техникийн мэдлэг дээшлүүлэх, ажлын нормыг байнга шинжилж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, цалин хөлсний зохион байгуулалтыг боловсронгуй болгож хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх шаардлага тулгарч байлаа. 1974 онд бүгд наримт Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн зарилгаар Монголын үйлдвэрчний хэвлэлийн хорооны эрхийн дүрэн батлагдсанаар тухайн үеийн үйлдвэрчний хэвлэлийн үйл ажиллагааны хууль эрх зүйн үндэс бүрджээ. Хөдөлмөрийн хууль шинжлэгдэн батлагдаж хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүд Монголын үйлдвэрчний хэвлэлд олноороо элсэх болсноор түүний нийгмийн бааз улам өргөжин албан ёсоор Монголын нийгмийн нөлөө өгөхийг хүчин гэгдэх болжээ. Тэгэхээр үйлдвэрчний хэвлэл бол энэ одоо хууль тогтоомжийн дагуу ер нь ажилчин албан хаагчдын нийгэм эдийн засгийн эрх ашиг хамгаалахтай холбогдсон бүх асуудалд үйлдвэрчин бол оролцох үүрэгтэй, оролцож байх одоо эрхтэй. Төрөөс байгуулагдсан баталчихсан тэр хууль биш үү? Хөдөлмөрийн хууль, хорооны эрхийн дүрм. Тэр хүрээндээ л ажиллаж байх юм бол хинч тэрүнд чи буруу юм хэлээ, чи юм гэх юм байхгүй. Тийм учраас одоо ерөөсөө тэр үед үйлдвэрчний хэвлэл юу хийж ясныг мэдэхгүй болсод юм уу? Ер нь одоо манай шүүмжилэгчд байна шүү дээ. Социализм юм бол чөмөрөө болохгүй байсан юм шиг ярьдаг улс учраас үйлдвэрчин бол одоо намын хавсраг байсан, ямар ч эрх мэдлгүй байсан. Тийм юм байхгүй. Би түрүүн нэг жишээ хэллээ шүү дээ. Тэр ухаанда төмрийн завгуудыг ухаанда хаалаа. Тодорхой үйлдвэрийн газруудаа нэг цех байна. Тэр цехт хөдөлмөрийн одоо хууль дүрмийг удаадараа зөрчөөд арга хэмжээ авааг бол тэрийг хаах хэрэгтэй. Одоо хоног хугацаа төдий хоногийн дотор та нар энийг зас гэж. Энэ үчи ер нь тэр намын байгууллага төр ийм байгууллага оролцох юм ерөөсөй байхгүй. Монголын үйлдвэрчний хэвлэлийн 11-р их хурал 1977 оны 5 дугаар сард хуралдсан бөгөөд хурлын нээлтэн дээр Монголын үйлдвэрчний хэвлэлийг Сүхбаатарын одонгоор шагнажээ. 1975 онд бүх холбоотын үйлдвэрчний хэвлэлийн төв зөвлөлөөс Монголын хөдөлмөрчдөд барьж бэлгэлсэн Монголын үйлдвэрчний хэвлэлийн соёлын төв урд нь нээгсэн нь үйлдвэрчний хэвлэлийн соёл хүмүүжлийн ажлын материалын баазыг үлэмж өргөтгөжээ. Орчин үеийн техникээр тоноглогдсон энэ ордон манай хөдөлмөрчид түүний өсвөрийнхнийг социалист коммунист ясагтун пролетарийн интернационализмын үсэснээр хүмүүжүүлэхэд өргөн боломжийг өгүүлнэ. Хөдөлмөрийн хүний төлөө 100 жил 1980-ад оны дундаас эхлэн төр засгаас өнгөрсөн хугацаанд улс орныг хөгжүүлэхэд баримтаж ирсэн бодлого арга барилаа дүгнэж өөрчлөн шинжлэх зорилго тавих болжээ. Үүнд зөвлөлт социалист бүгд найрамд холбоот улсад хүчээ аван эрчимтэй өрнсөн глобалчлал, өөрчлөн байгуулалтын үзэл санаа, эдийн засгийн харилцан тусалцах зөвлөлийн орнуудын хамтын ажиллагааны бодлого зэрэг ихэд нөлөөлсөн байна.
1987 оны 5 дугаар сард Монголын үйлдвэрчний аюулын 13 дугаар их хурд хурлажээ. Энэ онд Монгол улсад үйлдвэрчний аюулын хөдөлгөөн бий болсны 60 жилийн ой тохиосон юм. Монгол улсад ажилчин анги үүсэж, тэрхүү хөдөлмөрчин хүний эрхийн төлөө тэмцэх үйлдвэрчний аюулын байгууллага бий болоод нэгэн 60 өнгөрөхөд үйлдвэрчний аюулын гишүүдийн тоо 576 мянга болсон байлаа. Энэ үеэс эхлэн бий болгосон хөдөлмөрийн соёл хүмүүжлээ залуу үедээ өвлүүлэх хөдөлгөөн өрнөж, хөдөлмөрийн сайжууд ахмад хүмүүс зэрэг 50 гаруй мянган тэргүүний хүмүүс халамжлан хүмүүжүүлэгчээр ажиллаж, ажилчин мачны залуу халааг бэлтгэж байлаа. Ийхүү социализмын бүтээн байгуулалтын жилүүдэд Монголын үйлдвэрчний аюулын байгууллага хөдөлмөр хамгааллын төрийн хяналт, нийгмийн даатгал, амралт соёлыг зохион байгуулах, шинэ бүтээл, тэргуун туршлагын хөдөлгөөнийг өрнүүлэх зэрэг төрийн үүргийг гүйцэтгэх ажилд түлхүү анхаарч ажиллахын зэрэгцээ өөрийн үндсэн үүрэг болох хөдөлмөрийн харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгох, хөдөлмөрчдийн эрх ашигыг хамгаалах, тэдний хөдөлмөр, цалин хөлс, аж байдлын нөхцөлийг сайжруулах, хөдөлмөрлөх урам зоригийг сэргээж урамшуулах, соёл, нийтийн биеийн тамирын үйлчлэгээ үзүүлэх зэргээр нийгмийн өргөн хүрээнд ажиллаж байсан юм. (1990-ад оны дунд үеэс эхлэн Монгол улсын нийгэм эдийн засгийн байдалд эрс өөрчлөлт гарч эхэллээ. Зөвлөлт холбоот улсаас үзүүлж байсан зээл тусам зогсож, тэр үеийн социалист орнуудад хийж байсан экспортын хэмжээ эрс буурлаа. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан Монгол улсын хувьд аль болох богино хугацаанд зах зээлийн эдийн засаг шилжих арга замыг эрэлхийлж, эдийн засгаа нээлттэй болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг нээх, гадаад худалдааг чөлөөтэй болгох, өмчийг бүрэн хувьчлах, татварын шинжилэлт явуулах зэрэг арга хэмжээ авч байлаа. Гэвч энэ нь цаагаараа олон сөрөг үр дагавартай байлаа. Өмч хөвчлийн алдаатай бодлогын үрээр олон зуун үйлдвэрүүд дампуурч, ажил үйлдлийн хэмжээ эрс өсөж, ядуурл бий болж, иргэдийн нийгмийн хамгааллын баталгаа үгүй боллоо. Хөдөлмөрийн цоошин харилцаа бүрэлдэж, жинхэнэ хөлсний хөдөлмөр эрхлэгчид бий болов. Нийгмийн энэ өөрчлөлтийг дагаад Монголын үйлдвэрчний аюулын хувьд ардчлал, зах зээл, хөдөлмөрийн харилцааны шинэ тогтолцоонд үйл ажиллагаа явуул суралцахын зэрэгцээ шилжилтийн амаргүй нөхцөлд гишүүдийн эрх ашигыг хамгаалах сорилтуудтай тулгарсан байна. 1990 оны 6 дугаар сард болсон Монголын үйлдвэрчний аюулын ээлжит бус 14 дугаар их хурд Монголын үйлдвэрчний аюулд хийх өөрчлөлтийн үзэл баримтлалыг тодорхойлж, Монголын үйлдвэрчний аюулын мөрийн хөтөлбөр шин дүрмийг баталсан нь их өөрчлөлтийн гарааны шугам болсон юм. 1991 онд үйлдвэрчний аюулуудын эрхийн тухай Монгол улсын хууль гарснаар нийгмийн эдүгээгийн шин тогтолцоон дах үйлдвэрчний аюулын эрх, үйл ажиллагааны хүрээ улам тодорхой болж, эрх зүйн баталгаатай болсон байна. 1992 онд хурласан Монголын үйлдвэрчний аюулын 15 дугаар их хурлаас зохион байгуулалтын төвлөн удирдах хуучин зарчмаас татгалзаж, гишүүн байгууллагууд сайн дурын үндсэн дээр нэгдэн Монголын үйлдвэрчний аюулуудын холбоог байгуулж, анхны ерөнхийлөгчөөр Адиаг сонгожээ. Энэ 15 дугаар их хурлаар бол Монголын үйлдвэрчний аюулыг бол ардчилсан тогтолцооны нөхцөлд хөдөлмөрийн зах зээлийн хөгжлийн шинэ нөхцөл зохицуулан өөрчлөх зайлшгүй шаардлага бол тулгарсан. Тийм учраас Монголын үйлдвэрчний аюулын дүрмд өөрчлөлт оруулаад Монголын үйлдвэрчний аюул бол бие даасан үйлдвэрчний аюулуудын чөлөөт ардчилсан нэгдэл болгож зохион байгуулсан. Тэгэхээр энэ маань бол бие даасан үйлдвэрчний аюулууд Монголын үйлдвэрчний аюулын холбоог байгуулах ийм бүтэц зохион байгуулалтын шинжилгээ үйл эхэлсэн. Өөрөөр хэлбэл 1992 оны энэ 15 дугаар их хурлаас бол Монголын үйлдвэрчний аюул холбооны зарчмаар бол зохион байгуулагдсан. Тэгэхээр ер нь Монголын үйлдвэрчний аюулын энэ шинжилгээний үр дүн маань бол нэгдүгээр ардчилсан хувьсгалын өөрчлөлтийн үр дүн, нөгөө талаар бол энэ зах зээл ардчил өндөр хөгжсөн орнуудын үйлдвэрчний аюулын дэмжлэг тусалцаатай шууд холбоотой гэж хэлж болох юм. Ингээд Монголын үйлдвэрчний аюулын шинжилвэл 90-ад оноос эхлээд өнөө хүртэл үргэлжилж байна. За энэ шинжилгээний асуудал маань бол мэдээж хэрэг эцсийн цэг байхгүй. Нийгмийн хөгжил янз бүрийн сорилт бэрхшээлүүдийг үйлдвэрчний аюулын өмнө тавьж байдаг. Энэ сорилт бэрхшээлүүдийг даван туулахад үйл ажиллагаа, ажлын арга барил, зохион байгуулалтаа шинжилэн хурдан дасан зогсох явдал бол үйлдвэрчний аюулуудын өмнө тулгамдж байна. За хамгийн гол нь бол өнөөдөр хүчтэй, мэрэгсэн ийм үйлдвэрчний аюулууд шаардлагатай. Өөрөөр хэлбэл хүчтэй, ийм мэрэгсэн үйлдвэрчний аюулууд бол тодорхой мэрэгжлийн ажил хэсгийн хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулах, хөдөлмөрийн нөхцөлийг нь ахиулах, за мөн хөдөлмөрийн янз бүрийн маргаан зөрчил гарсан үеч суурхай зохицуулах ийм чадвартай байдаг. Тийм учраас өнөөдөр үйлдвэрчний аюулын шинжилгээ үргэлжилж байна. За манай холбоог бүрдүүлж байгаа
бие даасан үйлдвэрчний хэвлэл болгоны шинжилгээ эсвэл Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбооны шинжилэл хамаарна гэдгийг бид харин энэ ойн босгон дээр маш гүнзгий одоо ухамсарлаж ажиллах шаардлагатай байна. 1993 оноос үндэсний 3 тат нийгмийн зөвшөлтийн хэлэлцээр хийх болж нийгмийн даатгал, амралт, совилал, хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн хяналт, соёлын зэрэг, чиг үүргээ засгийн газар шилжүүлэн гишүүдийн эрх ашгийг хамгаалах, төлөөлөх, төрөлх үүргээ дагнан хэрэгжүүлэх болсон байна. Гэхдээ зах зээл, ардчлал хөгжсөн орнуудын үйлдвэрчний хэвлэлүүдийн нийтлэг арга механизм болох засгийн газар ажил олгогчдод байгуулсан үндэсний болон аймаг, салбарын хэлэлцээр хамтын гэрээ, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал, хөдөлмөрийн аюулгүй байдалд эрүүл ахуйн үндэсний 3 талд хороодын үйл ажиллагаанд хөдөлмөрчдөө төлөөлөн оролцох замаар дээрх нийгмийн чанартай асуудлуудыг шийдвэрлэхэд Монголын үйлдвэрчний хэвлэл оролцсоор ирсэн юм. 1994 онд Монголын үйлдвэрчний хэвлэлүүдийн холбооноос улс орон даяар нийгмийн хамгааллын төлөө жагсаал цуглааны зохион байгуулж, засгийн газрыг 3 тат хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардлаа. Уг жагсаал цуглаанд 50 мянган хүн оролцсон байна. Ажилтан албан хаагчид олон сараар салингаа авч чадахгүй болсон. Салин бэлэн мөнгөөр биш бараа эзлүүлсээр олгох болсон. Ажилчдын нийгмийн хамгаалал, бусад асуудал орд тас орхигдсон. Боловсролын салбарын бодлогын алдаа зэргээс үүдэн 1995 оны 4-р сард багш нарын 143 хоногийн ажил хаялт эхэлжээ. Ажил хаялтад 106 сургуулийн 6000 гаруй багш нар оролцсон бөгөөд энэ тэмцлийн үр дүнд салин хөлсний асуудлаас гадна боловсролын салбарт баримтлах бодлогын баримт бичгийг салбарын яамтайгаа хамтран боловсруулж гаргаж чадсан нь энэ салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. 1996 онд Монголын үйлдвэрчний хэвлэлийн 16 дугаар их хурд Монголын үйлдвэрчний хэвлэлийн соёлын төв ордонд болж иргэд хөдөлмөрчдийн нийгмийн хамгаалал, аж байдлыг сайжруулах талаар тавьсан тодорхой саналуудыг шинэ засгийн газрын мөрийн хөтөлбөр 3 талд хэлэлцээрт оруулж хэрэгжүүлэх асуудлыг хөндөжээ. Бүх аж ахуйн нэгжүүд ажлын 5 өдөртэй болсонтой уялдуулан хөдөлмөрийн зохион байгуулалт, салин хөлс, норм үндгээний асуудлыг хамтын гэрээгээр зохицуулах, хамтын гэрээ хэлэлцээрийн биелэлтийг хатуу шаардаж ажиллах, хамтын гэрээ хэлэлцээр байгуулах, эрх зүйн үндсийг олон улсын жишгт ойртуулах, эрх зүйн асуудлуудыг зохицуулах үүрэг Монголын үйлдвэрчний хэвлэлд оногдсон байна. Үүний зэрэгцээ хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалахад дуу хоолойгоо нэгтгэх шаардлага тулгарсан бөгөөд улсын төсвийн байгууллагын ажиллагчдын салин хөлс, нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг засгийн газрын ээлж турлаас хойшлуулсныг Монголын үйлдвэрчний хэвлэлүүдийн холбоо эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгууллаа. Улс орныхын эрх ашгийг улаан гişиг байсан. Нийгэм олонныхоо нийтлэг сэтгэхүйг үл ойшоовос их хурл тарах ёстой. Засгийн газарч огцор хэрэгтэй гэсэн тэмцлийн шаардлагаар өвлийн жавар хаврын сэрхийг туулж альжаалыг мартан ахуй үеэрийн хатан жил живаа олны үзэл бодол ийхүү өргөжж байна. 2000 оны эхээр манай улсад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид ажиллагсад гэрээр болон гэрээгээр бүтэн бус цагаар улирдын чанартай гэх мэт албан бус хэвшилд хөдөлмөр эрхэлж байгаа ажилчдын хөдөлмөрлөх эрхийг хамгаалах асуудалд үйлдвэрчний хэвлэл ихээхэн анхаарал хандуулж ажил хаялт жагсаал цуглаан зохион байгуулах зэрэг оролцож байлаа. 2004 оноос улсын их хурлын сонгуульд оролцох улс төрийн нам, эвслийн сонгуулийн хөтөлбөрт илгээх хөдөлмөрчдийн нийгмийн захиалга баримт бичгүүдийг илгээх болжээ. Уг баримт бичигт иргэд хөдөлмөрчдийн амжилгаанд тулгамдж байгаа асуудлуудыг тусган, үүнийг мөрийн хөтөлбөртөд тусгасан нэр дэвшигчийг дэмжиж ажиллахыг мэдэгджээ. Шилжилтийн эдийн засгийн хямралаас баг багаар гарч байсан манай улсад 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал үнэлгээ нөлөөлж үнийн өсөлт хөөрөгдөл бий боллоо. Энэ үеэс эхлэн иргэд үйлдвэрчний хэвлэл хамтран үнийн өсөлтийг хазаардах, нийгмийн даатгалын тогтолцооны гажуудыг арилгах, иргэдийн ирээдүйн баталгаа болсон нийгмийн даатгалын сангийн мөнгийг үр ашигтайгаар байршуулах асуудлыг хөндөм жагсаал цуглаан зохион байгуулж үр дүнд хүрч байлаа. 2013 оны 6 дугаар сарын 3-нд Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбооны ээлжид бос 21-р их хурл хуралдаж Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбооны дүрм, хяналтын хорооны дүрмд нэмэлт өөрчлөлт оруулан Монголын үйлдвэрчний хэвлэлийн холбооны ерөнхийлөгчөөр Амгалан Баатрыг сонгожээ. 2013 оны 9 сарын 9-нд нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай засгийн газрын 370 дугаар тогтоол батлагдсан гарчээ. Ингэснээр төрийн дээд болон дунд
ханган шатанд шийдвэр гаргах төвшөнд үйлдвэрчний эвлийн байгууллагын оролцоо нэмэгдлээ. Нийгмийн түншлэгч талууд шийдвэр гаргах төвшөнд хамтран ажиллаж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг бий болгож, түүнээс бий болсон баялагийг шударгаар хуваарлахад энэхүү хамтын ажиллагааны утга учир орших бөгөөд ингэж чадсан улс орнууд хангалуун чинээлэг дундаж давхаргыг бий болгож илүү хөгжих нөхцөл бололцоо бүрдэж байгаа юм а. 2014 онд анх удаа нийгмийн түншлэгч талуудын санаачлагаар гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн дунд хөдөлмөрийн нэгдсэн уулзалт өдрлөг зохион байгуулсан юм. Иймэрхүү манай улсад хэрэгжүүлсэн нийгмийн түншлэлийг олон улсын хөдөлмөрийн байгууллагын 103 дугаар их хурал дээр Аз номхон далайн бүстэй загвар нийгмийн түншлэл болжээ гэж сайшаасан юм. Энэ хуралд Монгол улсаас ерөнхий сайдын төвшөнд анх удаа оролцож нийгмийн түншлэлийг хөгжүүлсэн Монгол улсын туршлагын талаар мэдээлэл өгчээ. Энэ одоо амжилттай сайшин багтуулж бид нэр дараагийн засгийн газар ажил олгогч нартайгаа бол ажилчдынхаа, гишүүдийнхаа салин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулах, компанийн үр ашгийг сайжруулах, байгууллагын үйл ажиллагааг бол одоо дээш нь татахад ажил олгогч ажилтны одоо харилцан ойлголцол нийгмийн түншлэлийн олон талт арга хэмжээ бол одоо өсөх юм аа. Тэгснээр засгийн газар улс орон маань одоо илүү олон ажил олгогчд маань компани тэмцтэй ажилчтан цалин хөлс өндөр нийгмийн хамгаалал одоо бүх төвшин шийдэгдсэн ийм одоо харилцаа болж өсөх юм аа. Тэгэхээр үйлдвэрчний эвлийн байгууллагын одоо эх зууны хөгжлийн нэг томоохон тулгуур хэсэг бол олон улсын одоо зохис төлөвлөмөрийн хөтөлбөрийн дагуу нийгмийн түншлэлийг одоо бүх шатанд хөгжүүлэх ийм зорилт байгаамаа. Өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлүүдийн холбоо нь 450 гаруй мянган гишүүдийг нэгтгэсэн ажил мэргэжил салбарын үйлдвэрчний эвлийн 14 холбоо, аймаг, нийслэл, нутаг дэвсгэрийн 22 холбооноос бүрдсэн хөдөлмөрчдийн томоохон байгууллага хэвээр байна. Монголын үйлдвэрчний эвлэл үндсэн зорилтыг хэрэгжүүлэхийн хамт иргэд хөдөлмөрчдөд нийгмийн дэмжлэг үзүүлэх өргөн үйл ажиллагаа явуулж, дэргэдээ хөдөлмөр нийгмийн харилцааны зээл сургууль, Монголын үйлдвэрчний эвлийн соёлын төв ордон, хөдөлмөр сургалт судалгааны төв, үйлдвэрлэл үйлчлэгээний төв, сонгон амралт соёлын газар, альфа зочид буудал, хөдөлмөр сонин зэрэг харьяа газруудыг ажиллуулж байна. Монголын үйлдвэрчний эвлийн дэргэдэх хөдөлмөр сонин 7 хоног тутам 3500 орчим хувиар хэвлэгдэн нийслэл 21 аймагт уншигч захиалагчдад хүрч байна. Монголын үйлдвэрчний эвлийн үйл ажиллагааны түүхэн гэрч тус сониныг 1978 онд хөдөлмөрийн гавьяаны Улаанбаатарын одонгоор 1986 онд 100000 буюу түм дэх дугаар гарахад Сүхбаатарын одонгоор шагнаж байжээ. Улаанбаатар хотын А бүсд байрлах альфа зочид буудал нь 2016 онд ашиглалтанд орсон орчин үеийн архитектурын шийдэл бүхий 12 давхар зочид буудал юм. Тус зочид буудал нь 2016 онд Монгол улсад амжилттай зохион байгуулагдсан АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын түншлэгч 36 зочид буудлын нэгд шалгарч АСЕМ-ийн зочид төлөөлөгчдийг хүлээн авчээ. Түүнчлэн Монголын үйлдвэрчний эвлийн холбоо болон Монголын үйлдвэрчний эвлийн холбооны гишүүн байгууллагуудын арга хэмжээг хөнгөлөлттэй үнээр хүлээн авч үйлчилдэг юм. Монголын үйлдвэрчний эвлийн харьяа сонгон амралт соёлын газар нь нэг ээлжиндээ 150 хүртэлх хүний хүлээн авах хүчин чадалтай бөгөөд жилд дунджаар 9000 гаруй хүнд үйлчилж байна. Монгол улсад үйлдвэрчний эвлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100, үндэсний төв байгуулагдсан 90 жилийн ойг угтаж, тус амралтыг түшиглэн ажилчин соёлол байгуулах төсөл хэрэгжүүлэх эв санааны хандивын аян өрнөж, энэхүү аянд үйлдвэрчний эвлийн гишүүд, байгууллага, хамт олон хувь хүмүүс идэвхтэй оролцож байна. Монголын үйлдвэрчний эвлийн соёлын төв ордны хамт олон Монголын үйлдвэрчний эвлийн бүх шатны байгууллага, гишүүд идэвхтэн сонгуультан болон иргэд хөдөлмөрчдийн оюун санаа, бие бэлдрийн хөгжил, соёлын эрэлт хэрэгцээнд нийцсэн чөлөөт цаг, соёл урдаг, спортын төр бүрийн ажил үйлчлэгээ үзүүлэх, авиаснуудыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, уран сайхан гоо зүйн боловсрол хүмүүжил олгох, ажиллаж амьдрах арга ухаан сургах, соёл урлагийн бүтээл, биеийн тамирыг нийтийн хүртээл болгох, чанар хүртээмжийг дээшлүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллаж давхарсан тоогоор 20 гаруй сая хүнд үйлчилсэн байна. Монголын үйлдвэрчний эвлэл нь гишүүдийнхэн эрх ашгийг хамгаалах чиг үүргээ нэн тэргүүнд хэрэгжүүлэхийн зэрэгцээ нийт хөдөлмөрийн хүмүүс, ажилгүй иргэд, тэтгэвэр тэтгэмж авагчдын ашиг сонирхлын асуудлуудыг төр засаг, нийгмийн түншүүдэд тавьж шийдвэрлэх зэргээр нийгмийн өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал хөдөлмөрийн хяналтын төрийн зарим чиг үүргийг өөрийн улсын байцаагчдаар дамжуулан хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ
хөдөлмөр нийгмийн хамгаалалттай холбогдсон хууль тогтоомжийн биелэгдэд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлж байна. Түүнчлэн хөдөлмөрийн харилцаанд гарсан маргааныг шийдвэрлэхэд оролцсон хөдөлмөрлөх эрхтэй холбогдсон асуудлаар гишүүдэд үн төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өмгөөдийн тусалцаа үзүүлж байна. Хууль зүйн зөвлөгөө авах төв байгуулагчаас хойш 10 гаруй жилийн хугацаанд 20 гаруй мянган хүн зөвлөгөө өгч үйлчилснээс гадна өмгөөдийн үйлчлэгийг үн төлбөргүй үзүүлж шүүхэд хандсан нийт хэргийн 98%-ийг амжилттай шийдүүлж байна. Монголын үйлдвэрчний эвлийн хяналтын байгууллага нь бүр 1927 онд хуралдсан Монголын үйлдвэрчний эвлийн анх дугаар их хурлаас хойш шалган байцаах комисс, хянан шалгах комисс, шалган байцаах төв комисс, төв шалган байцаах комисс, төв хянан шалгах комисс, хяналтын хороо нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд Монголын үйлдвэрчний эвлийн холбооны харьяа газруудад тусгай удирдамжийн дагуу жил бүр шалгалт хийж дүнг тухайн байгууллагын удирдлагын төвшин танилцуулж цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөмж хөргүүлэн ажиллаж байна. Монголын үйлдвэрчний эвлийн хяналтын байгууллага гэдэг ганцхан санхүү шалгадаг байгууллага биш юм аа. Энэ бол тухайн үйлдвэрчний эвлийн их хурлаас гарсан шийдвэрүүдийн хэрэгжүүлэх талаас яаж ажиллаж байна вэ? Энийг үзэх ёстой. Хоёрдугаарт одоо Монголын үйлдвэрчний эвлийн холбооны одоо ерөнхий зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрээ биелүүлж байна уу энийг үзэж явах ёстой. Тэргүүлэгчдийн хурлын чанар чансаа юу байна вэ энийг үзэх ёстой. Тэгэхээр бидний үүрэг зорилго бол одоо ерөөсөө Монголын үйлдвэрчний эвлэл байгаа тэр гишүүдийн өгсөн татвар маань гишүүтээ эргэж яаж тэрнийхэн төлөө ажиллаж байна уу гэдгийг шалгах ийм шаардлага зайлшгүй гарч байгаа. Энийг дөрмөөрөө зохицуулна. Хэдүүгээр Монголын үйлдвэрчний эвлийн холбооны гадаад харилцаа өргөжиж бүх хятадын ажилчны ерөнхий эвлэл, өөр Монголын өөртөө засах орны ажилчны ерөнхий эвлэл болон Оросын бие даасан үйлдвэрчний эвлийн холбоо, Бурятын үйлдвэрчний эвлийн байгууллагатай уламжлалт найрсаг хамтын ажиллагаагаа шин төвшөнд гаргаж улам гүнзгийрүүлэн олон улсын хөдөлмөрийн байгууллага, олон улсын үйлдвэрчний эвлийн хөдөлгөөний төвшөнд мөн түншлэн бүс нутгийн хэмжээнд нэг нэгнээ дэмжин хамтран ажиллаж байна. 2016 онд Монгол улсад АСЕАН буюу Ази Европын орнуудын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний 11 дахь уулзалтын хүрээнд анх удаа хөдөлмөрийн чуулганыг зохион байгуулж дэлхийн 20 гаруй орны төлөөлөлд оролцож хөдөлмөрлөх эрхийн тулгамдж байгаа асуудлаар санал солилцжээ. Мөн АСЕАН-ийн Ази Европын ард түмний чуулганы хүрээнд зохистой хөдөлмөр нийгмийн хамгааллын салбар хуралдааны зохион байгуулж Монголын үйлдвэрчний эвлийн холбооны аймаг нийслэлийн 100 төлөөлөлд оролцлоо. Ийхүү нэгэн зууны тэртээд харанхуй хасрагдсан Монгол оронд дэлхийн чиг хандлагын нөлөөгөөр бий болж байсан үйлдвэрчний эвлийн хөдөлгөөн үндэсний ажилчин ангитай аж үйлдвэрчсэн социалист орныг бүтээн байгуулалтсаж шин нийгэмдэж хүний эрхийг дээдлэх хамгаалах үйлсийг зүтгэж орчин цагт дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн түүнийг түүчээр мандайлсаар түүхт 100 жилийнхээ ойн босгон дээр ирлээ. Өнгөрсөн 100 жилийн түүх бол энэ үйлдвэрчний эвлийн байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнууд, одоо ажиллаж байгаа үйлдвэрчний эвлийн төвтөн сонгуультан нийт ажилтнууд, үйлдвэрчний эвлийн гишүүдийн хамтын бүтээл, хамтын үйл ажиллагааны 100 жил болж өнгөрч байна. Хэдийгээр улс орны эдийн засгийн нөхцөл байдал, улс төр засаглалын байдал хүндхэн өнгөрч байгаа хэдий ч Монголын үйлдвэрчний эвлийн холбоо энэ түүхэн 100 жилээ ажлын амжилттай угтаж байна. Өнгөрсөн жилүүдэд Монголын үйлдвэрчний эвлийн холбоо нийгмийн түншлэлийг олон улсын хэмжээнд аваачиж хөгжүүлэхийн төлөө тодорхой үүрэг гүйцэтгэлээ. Энэхүү ажлын үр дүнг олон улсын үйлдвэрчний эвлийн холбоо, олон улсын хөдөлмөрийн байгууллага өндөрөөр үнэлж 2013 онд Аз намхан далайн бүсийн шилдэг нийгмийн түншлэгч улс орноор шалгаруулсан гэдгийг бас энэ баярын өдөр хэлэхэд таатай байна. Ирэх жилүүдэд Монголын үйлдвэрчний эвлийн холбооноос гишүүнчлээ нэмэгдүүлэх энэ том асуудалд онцгой анхаарал хандуулна. Ялангуяа нийт ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 95%-ийг эзэлж буй хувийн аж ахуй нэгж байгууллага албан бус салбар руу үйлдвэрчний эвлийн гишүүнчлийг нэмэгдүүлэхийн төлөө Монголын үйлдвэрчний эвлийн холбоо тодорхой үр дүнтэй ажлуудыг зохион байгуулна. Монголын үйлдвэрчний эвлийн холбоо нь олон улсын хэмжээнд гарч буй хөдөлмөрийн харилцааны бодлого шийдвэрт тусгуулах, гарсан шийдвэр зорилтыг улс орны төвшөнд хэрэгжүүлэхэд өөрийн байгууллагын бодлого шийдвэрт тусгах замаар
нийгмийн түншлэл дээр суурилсан зохистой хөдөлмөр, тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангасан сайн хөдөлмөр нийгмийн харилцааг бий болгоход өөрийн хувь нэмрийг оруулсаар байна. Тус холбоо 2020 он хүртэлх үйл ажиллагааны зорилтоо тодорхойлохдоо гишүүдийнхэн эдийн засгийн эрх ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, тэдний хөдөлмөрийн үнэлэмж, ажлын нөхцөлийг сайжруулах, хөдөлмөр нийгмийн хамгаалалттай холбогдсон хуулиудыг боловсронгүй болгоход нөлөөлөх, хөдөлмөрчдийг шинэ нөхцөлд ажиллаж амьдарч сургах зэрэг асуудал нь үйл ажиллагааны үндсэн зорилт хэмээн үзэж байна. Монгол улсад үйлдвэрчлийн эвлийн хөдөлгөөн үүсч өгсөн 100 жил, үндэсний төв байгуулагдсны 90 жилийн ойг угтаж, үйлдвэрчлийн эвлийн гишүүн байгууллагуудын дунд ажилтны урлагийн 5 дугаар их наадам болон спорт наадмыг амжилттай зохион байгууллаа. Мөн түүхт байгаа угтан Монголын үйлдвэрчлийн эвлийн уламжлал, шинжилэл, тулгамдсан асуудлууд, эрдэм шинжилгээ, онол практикийн баг хурлыг зохион байгуулж, хамтран ажиллагч түнш байгууллагуудтай туршилт солилцсон ирээдүйн зорилтоо тодорхойллоо. Шинэ зуунд дэлхийн даяарчлалын нөлөөгөөр улс орнуудын нийгмийн амьдралд олон өөрчлөлт гарч, нийгмийн гол хөдөлгөгч хүч нь үйлдвэрлэл байсан бол өдгөө үйлчлэгээний салбар болон өөрчлөгдөж, үүнийг дагаад үйлдвэрчлийн эвлийн байгууллагуудын чиг хандлагч өөрчлөгдөж байна. Шинэ нөхцөл байдалд Монголын үйлдвэрчлийн эвлийн холбоо улс орнуудын сайн туршлагаас суралцах, тухайлбал Япон улсын үйлдвэрчлийн эвлийн бүтээмжийг нэмэгдүүлэх замаар хөдөлмөрийн эрүүл сарвал харилцааг бий болгох арга туршлагаас суралцах, бүгд найрамдах Солонгос улсын хөдөлмөрийн самтай хамтран тус улсад гэрээгээр болон албан бусаар хөдөлмөр эрхэлж байгаа монголчуудынхаа эрх ашигыг хамгаалах чиглэлд хамтран ажиллаж байна. Мөн олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран тогтвортой хөгжлийн зорилго болон зохистой хөдөлмөрийн шалгуур үзүүлэлтүүдийг хангуулахад үйлдвэрчлийн эвлийн байгууллагуудаас хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан зохистой хөдөлмөр, тогтвортой хөгжлийн зорилтыг Монголын үйлдвэрчлийн эвлийн холбооны их хурлын бодлого, зорилгод тусгуулах, засгийн газар, Монголын үйлдвэрчлийн эвлийн холбоо, ажил олгогч эзэсийн холбоотой хамтран 3 талд зөвлөлдөх хороог байгуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Ийхүү шинэ 100, шинэ мянганд дэлхийн үйлдвэрчлийн эвлийн хөгжлийн чиг хандлага, зорилттой Монголын үйлдвэрчлийн эвлэл хөл нийлүүлэн алхаж, ирээдүйдээ ихтгэл төгс урам зоригтойгоор ирэх зууны шинэ түүхээ эхлүүлж байна. Ирэх зууны шинэ түүхийн цагаан цаасан дээр гэрэл түүхээ бичигдэх өнөөгийн Монголын үйлдвэрчлийн эвлийн ажилтан албан хаагчид, мянган гишүүд, дэмжигчдийн эв нэгдэл үеийн үед мандан бадарч байх болтугай.